Сургуулийн орчинд хонтны ус, ариун цэврийн байгууламжийн стандарт ба хүртээмж. Бид 7 хоногийн 5 өдрийг сургууль дээр өнгөрөөдөг. Сургуульд явснараа бид шинэ хичээлийг үзэж, шинэ зүйлсийг сурч мэдэж, найзуудтайгаа инээлдэж, хөгжүүлдэж, үүнээс хэрэгцээ бид тэнд өдрийн хоолой иддэг, мөн ус уудаг. Үүний хажуугаар бид ариун цэврийн өрөөрөө ч мөн ордог. Энэ бидний өдөр тутмын жирийн нэгэн зүйл боловч бид амьдралаа нэг удаа бодож үзсэн болов? Бидний ууж байгаа усны чанар, ариун цэврийн стандарт яг ямар түвшинд байдаг юм бол? Зарим сургуульд унтны усны шүүгч байхгүй. Ариун цэврийн өрөө уусгүй. Түүний орчин нь мөн бохор. Тэнд сурч байгаа хүүхдүүд яг бидэнтэй адилхан хүсэл мөрөөдөлтэй зорилготой хүүхдүүд байгаа. Гэтэ түүний орчинд бидний итгэлийг мохоож байна. Унтны ус гэдэг зөвхөн амны цангаа тайлах биш. Энэ бол бидний эрүүл мэнд, нэр төр, сурах эрхийн үндэс юм аа. Ариун цэврийн байгууламж гэдэг бид зөвхөн бизнес гэж ордог өрөө биш. Бидний аюулгүй байдал, тэгш оролцоо, амьдралын чанарын илэрхийлэл юм. Монгол улсад сургууль бүр унтны ус, ариун цэврийн стандартаа бүрэн хангасан гэхэд эргэлзээтэй. Харин бид үүнийг харж суулгүй. Өсвөр үеийнхэн бид өөрчлөлтийг эхлэл байж чадна. Яаж вэ гэж үү? Маш энгийн. Анги бүр ангидаа усны шүүлтүртэй болох. Сургуулийн хүрээнд усны соёл хөтөлбөрийг зохион байгуулж байна. Мөн сурагчид бид ариун цэврийн өрөөгөө цэвэрлэх, арчлах зэрэг энгийн зүйлсээс бид том өөрчлөлтийг авчирна. Хэрвээ бид цэвэр усаа хөндөж, орчноо хайрлуул, ирээдүйдхийн ч хомос унтны ус болон бохир орчин санаа зовхгүй. Цэвэр ус гэдэг зөвхөн байгалийн баялаг биш, хүмүүнлэгийн илэрхийлэл. Цэвэр орчин гэдэг харин хүндэтгэлийн илэрлэл юм аа. Бидний өнөөдрийн хийж байгаа жижиг үйлдэл дадал бүр ирээдүйд том өөрчлөлтийг авчирна.